За энэ лайвыг үзэж байгаа хүмүүс бүгдэнд нь одоо тухайн цаг үеийн мэндийг хүргэе. Тэр нэг сүүлийн үед нэг би нөгөө засгийн газрыг эсэргүүцэх талбай дээр очиод байгаа. Тэгээд тэн дээр хүмүүс ингээд нөгөө постн дээр бичиж байгаа, доор ингээд комментнууд дээр бичиж байгаа тэр хэд хэдэн зүйлүүд дээр нэг буруу ойлголцоод байгаа. Тийм болохоор би нэг ямар учиртай юм бэ гэдгийг нэг товчхон ингээд хүмүүстээс ярилцаад гэсэн бодолтой байгаа. Тэр юу гэсэн гэхээр энэ засгийн газрыг огцруулчих тэр баларчхын мэрэд буруу ойлгоод байна л да. Энэ бол бид засгийн газраар арай их сонгосон байсан гэдэг. Тэгэхээр энэ засаглалын ойлголтууд бол биднээс хол байна гэсэн үг байхгүй юу? Яг үндсэндээ бол энэ арчилсан нийгмээр ч ойлгоогүй гэсэн үг. Арчилсан нийгмийн хувьд одоо засаглал нь яаж ажиллаж яаж бэхждэг юм бэ? Хэрвээ тэгэд бэхжээд ирэх юм бол энэ арчилсан нийгэмд чи өөрт нь авилгалчд албан тушаал гэмт хэрэгтнүүд ингээд бий болох орон зайг болгодог байхгүй. Ягаад гэвэл Монголд ер нь бол энэ арчлал гэдэг нь анхнаасаа буруу орчуулсан юм байна. Энэ арчлал гэдгийг яг ингээд утасанаагаар зөв ойлгох юм бол энэ иргэний нийгмийн тухай ойлголт байхгүй. Тэгэхээр иргэний нийгэм гэсэн орчуулга байх нь хамгийн зөв юм байна. Бид нар бол энэ арчлал гэдэг буруу орчуулгатай нийгэм дотор яваад байна. Гэтэл энэ нийгэм бол одоо засаглалын хэлбэрийн одоо эхний хэмжээнд ярих хэрэгтэй шүү дээ. 5 засаглалын дотор байж аж энэ арчилсан нийгэм бий болдог. Тэг босоо 3 гэж ярьж байгаа. Хөндлөнгийн 2 гэж байгаа. Тэгэхээр босоо 3-д нь болохоор мэдээж нэгдүгürt парламентын засаглалаар байна. Тэг хууль тогтоохтой байгууллага. За засгийн газар буюу гүйцэтгэх засаглалаар гэж байна. Тэгээ бид нар парламентын засаглалаар сонгож байгаа шүү дээ. Тэгээ гүйцэтгэх засаглал нь явж байгаа. За тэнгууд 3 дахь нь болохоор хараа тус шүүхийн засаглал байхгүй. Хөндлөнгийн 2 нь болохоор чинь орон нутгийн бид даасан байдгүй нутгийн өөрөө өдөртгсөн байна. 5 дахь нь дараагийнх нь болохоор нөгөө иргэний хяналтын засаглал. Бид нар нөгөө хэвлэл мэдээлэл 4 дахь засаглал бас буруу андуурж ярьдаг. Энэ бол нөгөө иргэний хяналтын засаглалын тухай ойлголт байхгүй. Арчилсан нийгэмд бол төрийн хяналт айгүй худлаа ажилтдаг. Хяналтыг сайжруулдаг систем юм гэхэлэр энэ засаглалуудын бүтнээр нь ингээд ажиллаулаад эхлэх юм бол энэ эрх мэдлийг задлах тухай ойлголт байхгүй. Эрх мэдэл төвлөрөх тусам тийм хүсэн хүсэг авилгалууд бий болждаг. Хүсэн хүсээгүй тэр авилгалын орон зайг ингээ өөрөө угсарч идэг. Тэгэхээр энийг задлах тухай ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар ингээ буруутай алхмууд хийгээд байна гэдгийг хамгийн нэгдүгээр шалтгаан юм. Арчилсан нийгмийг өөрийг нь устгаад байгаа. Тэгээ мэдээж энийг устгахын тэр хэмжээгээр бүр маш хэмжээний авилгал хулгаанууд ингээ гарсан л та. Тэрийг хийж явахдаа болохоор дандаа одоо иргэний сайн сайхны төлөө, нийтийн сайн сайхны төлөө гой ганган үгнүүдтэй. Тэр үгнүүд маань өөрөө хуурам ихт болж байдаг. Өнөөдөр уулнууд нь Монгол Улсын засгийн газрын хийх ёстой нэм яралтай ер нь альва улсын засгийн газрын нэм яралтай хийдэг ажил бол иргэдийнхэн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах нэг номер үг нөхгүй. Гэтэл одоо энийхээ ч зэрэг болсон. Яагаад ийм юм ороод ингэдэг нь хүсэн хүсээгүй нийгмийг устгах замаар явж байгаа энэ процесс бол хаашаа чиглээд байна гэхээр дангуул руу авчдаг байхгүй. Эрх мэдэл улам төвлөрөд шүү дээ. Одоо орон нутгийн захиргааны нэгж түмний удирдлагын тухай хуулиудаар ингээд бүх удирдлагууд дээрээс ингээд томилогддог болсон. Буцаага огцруулдаг болсон байхгүй. Тэгээд даргын томилж байгаа хүн даргын огцруулдаг хүмүүс даргадаал үйлчлдэг. Эзээч иргэний төлөө үйлчлдэг. Тэгвэл арчилсан нийгэм бол бүхэлдээ бол энэ иргэний нийгэм бүхэлдээ бол сонголтын тухай ойлголт байгаа. Сонгуулийн тухай. Гэтэл манайд бол одоо бол их хурлын сонгуул, парламентын сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул, орон нутгийн сонгуул гэдэг нэг юм нийт төдий нэг юм 3 сонгуул яригдаад байгаа. Тэгвэл тэр цаана дахиад ямар сонгуул яригдахгүй байгаа юм бэ гэхээр энэ нутгийн өөрийн өдөрт хясан хөгжин гэдэг маань юу гэхээр танаа нутагт нь цагдаагийн дарга, прокурор, шүүх, боловсрал, эрүүл мэндийн газрын даргууд тэнц иргэдийн өмнө сонгуулаар гарч ирдэг тухай ойлголт байхгүй. Тийм ээ. Тэр цагдаагийн дарга би манай орон нутагт малын хулгай ийм байдалтай байна. Манай орон нутагт орон байрны хулгай иймэрхүү байна. Тэгээ орон байрны гэмт хэрэгүүд ийм байна. Ахуй харигталт нь ийм байна. За цагдаагийн албан хаагчдынх нь амьдрал, амжиргаа нь ийм төвшөнтэй нэг. Би энийг ингээд сайжруулахын тулд ийм ажлууд хийж гинэ гэдэг. Энийгээ ингээд иргэдэд танилцуулж өсөлдөх тухай ойлголт. Тэгээд тэр орон нутг нь одоо тэр цагдаагийн газрын дарга
Нэг ингэ сонгодоо гарч иж байгаа хүнтэй яаж хамтарч ажиллах вэ гэхээр төсөв мөнгөний бүрдүүлэх замаар, дэмжих замаар ингэ явдаг. Тэгтэл одоо бидний хувьд бол бүгд дээрээс томдогдоод байгаа. Тэгэхээр энэ сонгуулиар гарч иж байгаа жишээ боловсролын газрын дарга чинь тийм шүү дээ. Бид улсын хэмжээний бүх сургуулиудын түвшинд ийм байранд байна. Тэ? Манай боловсролын түвшин ийм байна. За, цалин хангамж нь ийм байна. Өрсөлдөх чадвар маань ийм байна. Тэ? Бид одоо энэ өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд ингэж чиглэж ажилламаар байна. Тэгээд энэ олон асуудлуудаа мөрийн хөтөлбөр болгоо гарч ирсэн хүмүүс хоорондоо өрсөлдөж аймаг сумдынхаа боловсролын дарга нар нь болно. Сургуулийн захирлууд нь болно гэсэн үг баггүй. Тэгэхээр одоо Монголд бол тийм биш шүү дээ. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цагдаа, прокурор бүгд дээрээс томдогдож байна. Энэ хуучин социализм үетэй яг ижилхэн байгаа байхгүй. Бидний энэ арчилсан нийгмээ ойлгохгүй байна гэж би дахин хэлээд байгаа. Энэ олон хүмүүстэй тийм чатанд ингээд ярилцаад байгаа юм. Тэгэхээр энэ юунаас үүдээд байна гэхэл энэ нийгэм бүхэлдээ ажиллахгүй байгаа байхгүй. Энэ байх ёстой засаглалын хэлбэрүүд нь байхгүй учраас үүдээд байгаа. Гэтэл энэ засаглалын хэлбэр гэдэг нь болохоор 1700-аад оны үед би улсан шүү дээ. Энэ 17 дугаар 18 дугаар зуун тий одоо Монтескогийн онол гэдэг одоо тийм алдартай онол дэлхийдээр яригддаг. Энэ ерөөсөө цаад санаа нь тэгэхээр эрх мэдэл ерөөсөө төвлөрөх юм бол энэ аюул болдог юм байна. Энэ хаан засаглаж ялгаа байхгүй юм байна. Парламентын засаглалчид бүгд нэгэн засаглалуудын хувьд шалгаагүй ингээд эрх мэдлийг задлах тухай ойлгодог. Монголд бол одоо дасгалгүй эрх мэдэл улам төвлөрөөд байна. Тэрнийгээ дагаад бүх санхүү мөнгөд улам төвлөрөөд байна. Одоо жишээ нь багийн засаг дарга нар чинь хорооны дүүргийн дарга нар чинь одоо нийслэлтэй гэрээ байгуулж штэ. Болохгүй юу? Тэр хүмүүс нэг гэрээтэй уусаа. Тэр чинь иргэдийнхээ өмнө сонгуулиар гаргагдсан байхгүй. Тэр нь гэрээ байхгүй. Иргэдийнхээ өмнө одоо мөрийн хөтөлбөрөө хийж байгаа тэр багийн дарга хорон дарга болж байгаа штэ. Иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх тухай ойлголт. Тэгтэл одоо манад дахиад тэр эсрэг нь хийж. Бид нар коммунизм руу асар хөвтөй явж байна. Тэгээ яг энэ орчин энийг бий болгодог юм чинь хүссэн хүсээгүй аврах том авилгалыг үүсгэж идэг. Ямар ч сонголт байхгүйгээр энэ өөрөө автоматар тэр авилгалын систем рүү ингээ гусаж ороод идэг байхгүй. Эрх мэдэл угаасаа тийм л хүч үлдээ. Яагаад энэ олон хүмүүс иргэд ажлын сонирхол нь багасаад, өрсөлдөх сонирхол нь багасаад, итгэх нь бунаад байна. Ерөөсөө энэ коммунист онлоор явж байгаа шүү дээ. Иргэдийн хүссэн хүсээгүй тийм нийгмийн итгэх байр суурийг унгаах тийм замаараа энэ авилгалын эрх мэдлэлд тулгуурсан энэ дарангууллын орчинд үүсч орж байгаа. Ийм их авилгал хийцэн хүмүүс яаж тэндээ орчин тогтнож амьд үлдэх вэ? Нийгэмтэйгээ яаж зохицож орших вэ гэдэг ганцхан л асуултын өмнө ирдэг байхгүй. Хүн байсан ч ялгаахгүй. Тэр оюун эрдэнэ тухай ойлголт биш, энэ Алтмаагийн Батулгын тухай ярьж байгаа биш. Энэ бүгд адилхан. Гэхдээ тэдний үлдэх аргачлал нь өөртөө эзэн суух байхгүй. Ерөөсөө ганцхан цорын ганцхан л хиймааргүй байгаа. Эзэн суухын тулд тэд эрх мэдлийг төвлөрүүлээд байгаа хүчээр. Тэгээ эрх мэдэл төвлөрөх тусам иргэдийн амьдрал уламд оролцдог. Эрх мэдэл төвлөрөх тусам авилгал улам нэмэгдэж идэг. Эрх мэдэл төвлөрөх тусам иргэдийн өрсөлдөх сонирхол нь улам буурж идэг. Одоо яг тэрийг бууруулдаг бүх ингээд татврын болон даатгалын системүүд те эсвэл ингээд нөгөө төрөл бүрийн одоо төрийн үйлчлэгээтэй холбоотой юм дарамт шахалтууд нь улам нэмэгдээд байгаа байхгүй. Энд дээр дасан зохицно гэдэг ойлголт бол байдаггүй. Энд чинь хүчээр тийшээ чирээд тэнд нь байлгаа сурахчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо манайхны бас нэг юм буруу ойлголт байгаа. Ер нь бол нэг ёроолдоо очиод унтах хэрэгтэй юм байна. Тэ бид нар бас ингээд нэг тэгж унах үзэхгүй бол ерөөсөй болохгүй юм байна гэдэг нэг яриад. Гэтэ ёроол байдаггүй байхгүй. Унтахных нь ёроол гэж байхгүй. Тэр ёроол гэж бодож байгаа бол андуурл. Тэр одоо бий болсон нэгэн төгсрөлтэй гараад ирсэн тэр дарангуулын орчинд зохицож амьдрах тухай ойлголт руу орчдөг. Тэгэхээр засгийн газар огцрох бол энэ бол маш энгийн асуудал хгүй. Энэ хүнд асуудал ерөөсөй биш, огтоосоо биш. Засгийн газар огцорч байх ёстой. Ер нь эрүүл нийгэмд бол энэ засаглалыг бид нар өөрсдөө гаргаж ирээд байгаа байхгүй. Тийм учраас бид нар тэднэртэй хариуцлага тооцож байгаа хэлбэр байхгүй. Одоо Япон Солонгос гэдэг өмнөд Солонгостэй маш их засаглалын докторгүй шүү дээ. Маш докторгүй. Байсгийгэл нэг иргэдэн гарч ирэл жагсаал зөвлөж байгаа унгачдаг байхгүй. Тэгээ Япон бол одоо
Шинзо Абе гэдэг одоо талигаач болцсон тий. Тэр ерөнхий сайдаас өмнө бол засгийн газар нэрс доктор уусан байхгүй. Гүйцэтгэх засаглаар байнга солигддог байсан. Гэхдээ Япон өнөөдөр хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч болсон шүү дээ. Өмнөд Солонгос тийм. Тэгэхээр ингээд улс төрчтэй хариуцлага ингээд тооцоод тахлаар улс төрч иргэдээсээ айгаад иргэдээсээ ичээд иргэдээ хүндэлдэг болоод ёс зүйтэй болж эхэлж байгаа. А бид нар ингээд хариуцлага тооцохгүй байгаа юм бол юу болдог гэхээр одоо хойд Солонгос ба шүү дээ тий. Маш доктортой. Одоо удирдлага нь улс төрийн засаглал нь бүх эрх мэдэл маш доктортой байдаг. А тэгвэл хойд Солонгост өнөөдөр иргэдэн маш ядуу угаацтай. Одоо Туркменистан гэдэг улс. Дэлхийд бол одоо алтан хөшөөгөөр номер 1 шүү дээ. Туркменистан. Маш олон алтан морь зөөр ингээ нохоо мохоо тэр нөгөө Туркмен башаа машаа гэдэг одоо нэг дарангууд гэж өдөртөгчдийнхэн алтан хөшөөнд үүд төмөр байгаа. Гэхдээ иргэдэн маш ядуу. Иргэдэн ямар машин унах, юу сурах, хаашаа явах, юу хийж болохгүй хэдэн цагаас хойш гарч болох тухай ингээ бүх юм авч явах үйлчлээд хориоцсон. Тэгэхээр бид нар ийм зүйлүүдийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ иргэний хяналтын засаглал гэдэг юм бий болох юм бол энэ авилгал гэдэг юм оршин тогтнох орон зайг нь устгаад байдаг байхгүй. Одоо жишээ нь энэ тэмцэн гэдэг үгнүүдийг бид нар сайн ойлгох хэрэгтэй, сайн бодох хэрэгтэй. Энэ боломжгүй зүйлүүдийг яриад. Жишээ нь архитект тэмцэн гэж ярьдаг. Энийг ганцхан Монголд бас ярьсан юм шиг л дээ. Дэлхийд дээр ярьдаг үсэн. Гэхдээ чадаагүй байхгүй. Ерөөс архитект тэмцэн болдгоо мөн гэдгийг ойлгосон. Тэгэл одоо ядууралтай тэмцэн. Энэ судлаа үг. За тэрэн шиг одоо ингээл гой хөгжүүлнэ гэж ярьж. Бид нар бүгд худлаа үг шүү дээ. Авилгалтай тэмцэн. Энэ худлаа зүгээр л үг байхгүй. Энэ зүгээр л тэр иргэний хяналтын засаглалуудаа энэ эрх мэдлийн төвлөрлийн хуваарлтуудаа үгүй хич. Энэ олон төрлийн өмчнүүдэд хөвчилж байгаа. Тэ? Энэ алдагдaltaй ажиллаад байгаа. Тэгээд энэ авилгач өөр орон зайг болчих واخхой. Жишээ нь 44 их найдын хулгай дэрмийг чинь илрүүлэх гэх тэр төрийн бас байгууллагууд хууль эрх зүйн орчинд бий болчих нь хоорондоо өрсөлдөн шүү дээ. Тэгээд тэр шүүхтэр чинь аваачаад нөгөөтгөө хамгаалаад өмгөөлөгч нар хамгаалаад нөгөө авилгачтай чинь шоронд нь явуулах واخхой. Манайд болохоор тийм ойлголт нь байхгүй واخхой. Тэр хууль эрх зүйн орчнууд бий болж байсан чинь тэрийг устгаа хийцэн. Орон нутгийн бие даасан байдал хөгжиж ирэхлээр яах вэ гэхээр орон нутгатаа яаж хөгжүүлэхээ бид нар өөрсдөө шийддэг болно. Энэ хүнд боломж нь олгоод байгаа байхгүй. Энэ бие даасан байдлын хууль эрх зүйн орчин үүсэж ирэх юм бол Улаанбаатараас иргэд яваад шүү дээ. Өөрийнх нь туруу явах байхгүй. Яг л тэнд амьдрах орон зай нь илүү их ач холбогдолтой илүү их ашигтай болоод төрчих. Хүнд ч дуртай Улаанбаатарт ирээгүй байхгүй. Орон нутгийн бие даасан байдлын үг. Тэр одоо маш нэлээд хэдэн олон хуулиуд дээр үндсэн хуулийн дээр ч гэсэн асуудал байдгийн орон нутгийн бие даасан байдалтай холбоотой. Энэ зүйл рүү бид нар явахгүй бол арчсан нийгэм Монголд хөгжихгүй. Дэлхийд дээр тийм олон төрлийн нийгэм байхгүй шүү дээ, тий? Арчсан нийгэм бэ, дарангуулны нийгэм бэ, монархи, хаан засаг. Ийм л сонголт байгаа. Арчсан нийгэм бол засагдаад сайжраад явдаг, зүй тогтлоо ингээд хэмнэлээ сайжруулаад явдаг тийм боломжтой нийгэм. Бусад нь тийм байхгүй. Хэн байхын цаана, юу хийхийн цаана, юу руу чиглэхийн заадаг бусад нийгэм бол. Тий? Яаж амьдрахын заадаг. Одоо ингээд улс төрчдийн яриан дотроос ингээд их гарч байгаа үгнүүдийг бас анзаараад байгаа. Айгүйх нэмэгдээд байгаа шүү дээ. Ер нь бол захим орчин чинь хязгаарлахаас ахгуулаад за 2 удаа дуурч чинь тий иргэд иргэм шинэ болтол ингээд унтаж мууддаг тухай асуудлуудыг их ярьж байна. За иргэд одоо ингээд зүг бусаар ингээд цагийн менежмент хийж чадахгүй байгаа тухай ингээд ярьж байгаа. Яагаад тийм юм яриад юм гэж бодож байна. Энэ чинь хүссэн хүсээгүй нэг дараагийнхаа асуудал руу шилжиж орж байгаа хэлбэр нь баггүй. Энэ зүгээр санаандгүй байдаг үг зүгээр л энгийн үг биш. Энэ үгний ард дараагийн хийх гэж байгаа, дараагийн чиглэл төсөж байгаа зүйлүүд нь болоод байгаа. За тэгэл энэ баялагын хуваарлтыг маш их ярьж байна. Баялагын сангаар дамжуулаад баахан гэмт хэрэгтнүүдийн баахан авилгачтай өмч хөрөнгийн хураагаад тэгээд төрдөө авч байгаа. Тэгээд тэрийг хүмүүстэй хуваарлахын гинэ. Уучлаарай тэр чадахгүй энэ бодлоо боломжгүй. Одоо та нар энэ 5 толгой уухаг харал та. Саяхан их хурл дээр тэр нөгөө байгалийн бишээ юуны хөрөнгийн биржийн хууль орж ирсэн шүү дээ. Тэр хуулийн дээр нэг зүйлийг анхааралтай
ажигласан байх гэж би найдаж байна. 18 их найд автокирийн тухай асуудал ярьсан баггүй юм дээр. 18 их найд ч тийм. Тэгээ 18 их найд автокирийн дээр одоо хэдүүлийн энгийнээр ингээд тоо бодоод үзье. 18 их найд бид нар 250 сая долларын зээл авч ирсэн баггүй. Тэр нөгөө сая иргэн болгоны сая төгрөг тараах гээд. Тэр 250 сая төгрөгийг 3 засгийн газар данж буцаага төлөх гэж далингаа алдсан шүү дээ. Одоо над 18 их найдыг чинь бас юу вэ шүү дээ. Бид нар төлнө шүү дээ. Одоо төлөөд явж байгаа. Эхэлсэн байгаа төлөөд. Эний төлбөр нь юу болно гэж бодож байна. Одоо энэ талаар та нар сэтгэлдээ нэг яаш та. Би одоо та нарт хэдэн тоонод нэг чамт хий гэж бодоод байна. Бүгд нийлээд бодоодох юм. За та хэд маань юм бичиж хэрэг заа. За одоохон 100 сая тэр бум 18. За тэгэхээр энэ юм болж байна. Тэгэхээр өнөөдөр долларын ханш 3600 бодчихъя. Тэгэнгүүт энэ зүгээр л ингийн арифметик үйлдэлүүдээр л хэдүүлээ нэг хэдэн тоо хараад байгаа. За энэ ингээд 5 тэрбум доллар л байна. За би камера хийшин шилжүүлээд энэ хамт харъя энэ тоонуудыг. Энэ маш энгийн зүгээр арифметик үйлдэлээр ингээд харах гэдэг юм. За энэ 5 толгойн ардталд одоо ямар том хэмжээний асуудал үүссэн байгаа тухай энгийнээр ярихын тулд энэ тоо хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр энэ тоон дээр хэдүүлээ нэг хальт ярилцах юм. Миний энэ юунууд муу байна. Сүрнүүд маань гэж тогтоох. За тэгээд шеэрвэр хийж байгаарай. Жохон нэлийн хэдүүл болчмоор байдаг те. Ажиг. Чимт хөвгт юм. Ингээ эргүүлчлэлээр болж байна уу? Юу л вэ? Гой. За би энэ гараар ингээ барьчаад ирчих заяа. За энэ 18 их найд төгрөг. Энийг доллар шилжүүлэхээр 5 тэрбум доллар болж байгаа. Бид өмнө бол 250 сая доллар төлж ирсэн тийм ээ. 250 сая доллар. Одоо энэ бол 5 тэрбум долларын тухай яригдана. Энэ удаад бол 250 сая долларыг бол зээлж авч ирсэн өмнө. Одоо энэ 5 тэрбум доллар зээл биш. Энэ бол бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгийг бүтээгдэхүүнээс хооронд нь сольсон тухай ойлгохгүй. Нүүрсээр нэгсэндээ бид нар энэ 5 тэрбум долларын бүтээн байгуулалтын ингээд арилжаа хийсэн баггүй. Одоо жишээ нь энэ дээр одоо нэг юм бодох хэрэгтэй байгаа. Одоогийн байдлаар 1 тонн нүүрс нэг 95 орчим доллартай байна. За тэнгуут тэнцүү энэ 5 тэрбумыг хуваадаг нь 95 доллар. Тэгэх бол энэ 52 сая тонн нүүрсний асуудал واخгүй. Тэгэхээр одоо удахгүй энэ нүүрсний ханш чинь за нэг 60 орчим доллар руу орж ирж унах магадaltaй байна. Тэгэх бол 5 саяга хуваадаг нь 60 гэхэлэр 83 сая тонн нүүрсний асуудал үүсэх байхгүй. Тэгэхээр одоогийн байдлаар Монгол улсын энэ одоо Эрдэнэс 5 толгой гэдэг уурхай жилдээ нэг 40 сая тонн нүүрс. За 35 сая тонноос илүү гарч чадахгүй дээ. Гаргая гэж бодъё. Тэгэхээр энэ нэг 35 сая тонноор нь тий. За тэгэнгүүт
энэ 30 хэрвээ жилдээ 35 сая тонныг гаргаж байгаа бол 100% нэг ч нүүрсийн борлуулалт хийхгүйгээр аптек гэрээнийхэн төлбөрийг төлөх юм бол энийгээ хувадаг нь 35 сая тонн. Тэгэхээр 2.3 жил болохгүй. Гэхдээ бид нар тэгж чадахгүй. Нүүрсний үн одоо энэ $60 руу унах юм бол өнөөдөр нүүрсний өөрийнхөө олборлтын өртөх нь $72-тэй явчихсан тооцоолууд байна лээ. Нэгсэндээ олборлоод тээвэрлээд хил дээр авч зарж байгаа өртөх нь $72 байхгүй. Тэгэхээр нэг тонн тутмаас эндээс ингээ харах юм бол $10 алдагдaltaй ажиллах байхгүй. Алдагдaltaй ажиллаж эхэлнэ. Тийм ээ. За энэ $72 мэдээж яг жоохон бууруулах чадвартай гэж магадгүй. За тэгээ $60 боллоо гэх юм бол алдагдал нь тэг ямар ч ашиггүй алдагдaltaгүй ингээ ажиллах боломжтой гэж бодъё. Энэ эргийг тооцож байгаа шүү. Тэгтэл энэ $60-оос унавал яах вэ? Дахиад энэ олборлтын болон тээврийн зардлаа буулгаж чадахгүй. Бас тийм хүнд байдал руу орчих жоо. Тэгэхээр энэ алдагдлыг тэгвэл хэн төлөх юм? За хэрвээ энэ ингээд нүүрсний үн $55 боллоо гэж үзэх юм бол тонн тутмаас $5 алдагдал үлээ. Энэ алдагдлыг улсын төсөв төлөх байхгүй. Нэгсэндээ татвар төлөгч төлнө. Ойлгож байгаа ч тийм. Одоо яг ийм эрсдэлтэй юм руу орж иж байгаа бид. Гэхдээ өмнө 250 сая тонн нүүрсээ төлөхдөө бид нар алдагдлыг бас төлж исэн бохгүй. Тэгээ төрд бүх юмыг авахлаар ийм ашигтай болдог гэдэг чинь ийм худлаа үг байгаа. Ийм худлаа үгээр бид нар буруу тишээ яваад байна. Жишээ нь энэ аптекерийн 18 их найдын аптекерийн дотор ч нөгөө төмөр зам маань байгаа шүү дээ. Нөгөө мухар төмөр зам маань. Алтмаагийн Батулгын барьсан мухар төмөр зам маань байгаа байхгүй. Тэгэд энэ мөнгийг бид нар одоо тэгээ төлнө шүү дээ. Ямар ч сонголтгүй төлөлцөн. Одоо нэг 100 мянган төгрөгийн тэр ногдлын шиг аваад гэсэн цаг үеч надад ийм хорлонтой юм руу чирж оруулжсэн л да. Жишээ нь Эрдэнэ төвлөр бол одоо энэ одоо ажиллаж байгаагаас хувийн хвшил байсан бол хамаагүй өндөр өгөөчтэй, хамаагүй өндөр татвар төлөх боломжтой. Одоо тэгтэл наад чинь тэр нөгөө өөрийнх нь худалдаж авсан $400 сая давсан хэмжээний авилгал хулгай дээр гарцсан байгаа шүү дээ. Тийм юм уу л орцсон байгаа. Аль хэдийн орцсон байна. Тэгэхээр энэ төрийн өмчүүд бол ийм хорлонтой байдаг. Одоо энэ улсад ингээд бүх үйлдвэрүүдийг авч байгаа, дуурхаануудыг авч байгаа, баялагын шин тараа мараа гэж бол энэ шиг сайхан заллин байхгүй. Энэ бол зүгээр заллин байхгүй. Тэгээд ийм заллин руу хамтарч орж байгаад улсаа сүнэлдүүлж болохгүй. Тэгээд ийм нэг хэд хэдэн асуудлуудыг ингээд ярилцъя гэд өнөөдрийн лайвыг хийж байгаа. Тэгээд яагаад ийм хулгай гараад байна? Нэгдүгээртээ яагаад их мэдл улам ингээд томроод яагаад энэ хулгаанууд нь улам хүчээ аваад байна гэхээр энэ засаглалын асуудлуудыг устгаад байгаатай үүддэг байгаа байхгүй. Тэгэхээр би эхний ээлжинд засаглалуудыг ярьж штэ. Энэ 5 засаглалын бие даасан хэлбэрүүд нь эхний ээлжинд заавал байх хэрэгтэй. Энэ байж иж арчилсан нийгмийн ер нь эрүүлжих тийшээ орно. Өөрөө эрүүлж хэстэй муугаа. Энэ 5 засаглалыг яагаад эдгээр санаатай устгаад байгаа юм гэхээр чинь өөртөө ингээд улам их мэдл дээр улам хүчрэг болоод тэгэл цаашаа ингээд улам ингээд дарангуйч болж орчин татнах орон зайг бэлдээд байгаа тийм хэлбэр байхгүй. Хүссэн хүсээгүй тэр дарангуйчийн орон зай нэг хэн сандалт. Нэг хэн лизэнтэй. Тэгээ хоорондоо алдчих эхэлдэг. Одоо Алтмаагийн Батулгын эсрэг явж байгаа хар пиарууд ч гэдэг юм уу. Ер нь өөрийнх нь хийсэн өөрөө ийм заваа юм их төлсөн шүү дээ. Энэ бохирод юмнуудыг. Тэр нь одоо яагаад одоо үед хэрэгдэж байгаа юм. Бишүүхүүд очно гэдэг бол тийм ихтгэл үнэмшил байхгүй. Яагаад гэвэл манай иргэний хяналтын хөгжиг учраас энэ цаашаа тэгээ сарнаа та явах тийшээ л орох байх. Би бол тэгж айж байгаа. Гэхдээ эрх мэдлийн тулаан болж байгаа байхгүй. Хамгийн цаатлын гол юм. Бидний
Иргэдүүдээ их анхаарч шаардаж нэг зүйл бол энэ нийгмээс нэх байхгүй. Одоо нийгмийн чинь ингээд устгаад дуусч штэ. Нийгмийн устгах гэдэг чинь аюултай байхгүй. Энэ урт хугацаанд одоо монголчууд бүгдээрээ нийгэмдээ итгэлээ алдна. Хуйлтандаа итгэлээ алдна. Тэгээд хүсээгүй чангуудад чинь хайж эхэлнэ. Нэг тийм замлаар явж байна. Хэрвээ энэ нийгэм үнэхээр арчилсан гэдэг одоо демокраси гэдэг үг чинь арчлал биш л дээ. Манайд орчуулгын залдаад. Энэ бол иргэний нийгэм л гэсэн үг шүү дээ. Иргэндээ үйлчлдэг нийгэм. Энэ нийгэмд иргэдэнд илүү хүчрхэг, илүү их нөлөөтэй байдаг л дээ. Энэ нийгэм бүхэлдээ яг иргэн хүний төлөө үйлчлдэг байх хэрэгтэй. Одоо манайд бол дарга нарын төлөө үйлчлдэг. Буцаа социалист нийгэм чи ирсэн байна шүү дээ. Яагаад дарангууд гэж нэрлэдэг байгаа чи энийг хэлээд байгаа байхгүй юу? Яагаад тэр иргэдийн орон нутгийн их мэдлэг нь улам халдаж орж иж шүү дээ. Улам л нэмэгдээд энэ. Тэр юунууд чинь жишээ нь авж байгаа чинь зүгээр энгийн гэрээ биш шүү дээ. Хорон дарга нартай хийж байгаа гэрээнүүд чинь зүгээр л гэр хийгээд байгаа юм шиг биш байхгүй юу? Энэ иргэний нийгмийг устгах процесс. Энэ эмзэг асуудал шүү. Ийм юмнууд зүгээр л энгийн мэтэр болж байна. Тэгээд ийм юмудаа яриад явахлаар хүмүүс маань тэгээ нэг авилгатай тэмцэж байгаа шудраг хүнээ гүтгэн дээрлээ гэдэг ингээд андуурал хууртал яваад байна л та. За одоо энэ жишээ нь Сонгон хайрхан дүүргийн Facebook хуудсан дээр хэдүүлээ харъя. За энэ дээр одоо жишээ нэгэд гаргацсан байна. Энэ багийн дарга нартай, хорон дарга нартайгаа гэрээ байгуулж байгаа байна. Энэ хөгжүүлнэ гэдэг үг явган явсараа гад иргэдийнхээ эсрэг болдог. Хүссэн үсэг гэдэг. Одоо энэ шүү дээ тийм. За Сонгон хайрхан мэдээг энэ өөрсдийнхөө албан ёсны мэдээллийн центр юм гэлээ. Хороодын засаг нартай хариуцлагын гэрээ хийж байгаа. Энэ хорооны засаг дарга биш үү тийм. Хариуцлагын гэрээг аль хэдийн хийцэн бохгүй. Аль хэдийн хийцэн бохгүй. Бүтээн байгуулалтын жил мэл амар гоё уран цэцүүхтэй. Энэ хорооны засаг дарга нар хинтээ гэрээ хийсэн гэхлээр иргэдтэйгээ гэрээ хийсэн байхгүй. Сонгуул нь шүү дээ энэ гэрээ. Хариуцлага тооцдог ганцхан юм чинь тэр сонгуул махгүй. Мөн ажилч юу дараагийн сонгуульд нь гарч ирэхгүй. Тийм л замгаа явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр хороондоо дараа асуудлаа шийддэг боломжуудын хуульчлаа хуулиад нээж өгөө тэр хүмүүсийн амьдрах боломжийн хоорондоо өрсөлдөх тэр юмудын нээх тухай ойлголт багч харин эсэлгээр бүр хорон даргын ингээд багалж авч байгаа байхгүй. Энэ хороодуудыг аваад ер нь бол амар муухай юмнууд их болж байгаа. Нийгмийн эсрэг юмнууд болоод байгаа. Тэр юу болж байгаа гэдгээр энэ халамжийн хэлбэрүүд явж байна. Тэг янз янзын нүүрсний гүнсний за тэр ядуу өрхөд зориулсан хөтөлбөрүүд энэ төр өчнөө явдаг. Тэгэд яг үүндээ тэр хүмүүс ядуу байсан ч гэсэн тархитлын ажиллаж байгаа байхгүй. Гэхдээ тэр хөтөлбөрд нь хамрагдахын тулд хүмүүс бодож сэтгэдэг болоод эхлэх юм бол эн чинь өөрөө аюултай зүйл байхгүй. Манайх тийм юм руу яваад байна л да. Тэгээ би бол нөгөө ядуу иргэдийг хаягдж байгаа зүйл бол биш энүүгээрээ. Нийгмийн хамгаалал гэдэг зүйл бол байдаг. Нийгмийн халамж бол аюултай зүйл. Хамгаалал бол байх ёстой. Өөрийгөө авч чадахгүй өмчи ядуу тахир дутуу өндөр настай хүмүүсийг нийгмийн хамгаалал үзүүлэх нь зөв. Гэхдээ энийг халамж руу оруулах юм бол тэр нийгэм чинь өөрөө тэг зуухнаар ингээд ангич үзлүүг ингээд уулсаж орж идэг. Тэгээд энэ зөвлөд бол ингээд өнөөдөр Монголд арчилсан нийгмийг устгах процесстэй үнэтэй хөнгөөр орлоо. Манай арчилсан нам жишээ нь үзэл санаа нь иргэний хяналтын засаглалын тухайд үзэл санаатай нам шүү дээ. Иргэний хяналтын тухайд. Одоо манай арчилсан намын одоо иргэд засгийн газрын сайд биш шүү дээ. Төрийн хяналт хийдэг болсон. Төрийн хяналт томрох тусам иргэний эрхчлэлээ хөнгөждөг. Энэ арчилсан нийгэмд гарч байгаа хууль дүрмүүд бүгд
эрх чөлөөний эсрэг байж болохгүй. Чөлөөт эдийн засгийн эсрэг байж болохгүй. Чөлөөт нийгмийн эсрэг байж болохгүй. Хувийн өмчт халтсан байж болдоггүй. Энэ нийгэм хэрэгөөсөө байж болохгүй юм хуулиуд. Тэгэхэд манай арчилсан намын хүмүүс одоо ингээд иргэний хяналтын төрийн хяналтын байгууллагад орчихсон төрийн хяналтын яриад яваад байгаа байхгүй. Төр өөрийгөө хянаж чаддаггүй. Тэр тусмаа засгийн газар өөртөө юм зорилго байхгүй. Зөндөө олгуудаа хийж үтсэн. Тэр хяналтын ард юу болдгоо гэхээр иргэдийг хяндаг систем өгсөрдөг байдаг байхгүй. Хүсэн үсээгөө. Нөгөө нэг даргын хамааралтай, даргын төмөлдөг, даргаас огцруулдаг тий зайлуулдаг бүх эрх мэдэлтэй даргатай байгаа дарга нар даргаараа үлдэхийн тулд яадаг вэ гэхээр даргатаа үйлчлээд идэг байхгүй. Иргэдийн төлөө хэзээ ч үйлчлэхгүй. Энэ хүссэн үсээгөө тийшээ явна. Бид энэ асуудлуудыг хэмжээгээр сургахаар харж ойлгож явж чадахгүй бол бид нар уусаа дарангуулын нэг юм орж байна. Ер нь бол нэх удахгүй дээ. Энийг зогсооч чадахгүй яваад байгаа. Тэгэд нэг 5-3 төгрөгийн ажил амьдралын төлөө ухамтад гүйжих хооронд чинь ирээдүйд таныг яаж амьдрах тухай заадаг бүхэл бүтэн тийм цогц систем ухсрагдаад дуусчихна гэдгийг л ойлгох хэрэгтэй. За тэгээд нэг юм товчхон юм ярих гэж бодоод тэгээд яг хөө лайв бол угаасаа тийм товчхон боломжгүй байдаг юм билээ. Тэгээд юм өөрөө засаглалын тухай ярьж байгаа хэлбэрийн асуудлууд чинь товчилж ярих сэдвүүд биш байхгүй. Тэгээд одоо лайв үзэж байгаа 4-5 хүн байгаа юм байна. Тэгээд тэр нь яг хөө хэд байх юм чухал биш. Асуултаа өгөх хэдүүлээ сайхан ярилцмаар байна тий. Энэ дэлгэцээ холбох голын чадсангүй нөгөө нэг юмудаа өөр газар тавьчихсан гэсэн уучлаарай. Дараа эртүүд бас нэг холбож хийж үзсэн болж байсан. Дараа тэгч холбоно. Амархан билээ болно. За үндсэн хуулиуд дээр асуудал байгаа. Яг энэ нээлттэй нийгмийн тухай асуудлуудыг нэг хүмцэн хязгаарсан асуудлууд угаасаа үндсэн хуулинд байдаг юм. Чөлөөт эдийн засгаа бид нар хөгжүүлээд дэлхийн ертөнцтэйгээ холбогдоод урагшлаад явах юм бол Монгол улсад энэ хөгжил дэвшил гэдэг чинь бол тийм хүн асуудал биш байхгүй. Дэлхийд ч угаасаа тийм байдаг. Бүх улсууд нэг тийм хүнд байгаагүй. Жишээ нь хятад Дэнсапины бодлогыг эхлүүлж явах үедээ бол маш ядуу улс байсан шүү дээ. Иргэд нь бол амар ядуу байсан. Ер нь бол хөгжлийн хувцас нь бол 10 орчим жил 10 хэдэн жил үргэлжлэлээ л дээ. Маш хурдтайгаар өргөцсөн. Яг энэ шиг тэр Япон солонгос шалгаагүй тэр барааны орнууд шалгаагүй байдаг байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүд сая одоо ингээд миний ингээд дурдаад хизээд байгаа энэ зүйлүүдийн засаглалын онлайн хэлбэрүүд өдр ч юм уу дэлхийд даяар байсан зүйл ээ. Огт байгаагүй зүйл биш. Энэ ийм проблемууд өдр үүсч байсан. Энэ проблемуудад давж чадахгүй гэдэг л асуудал яригдаад байгаа байхгүй. Давж чадснууд нь тэр өсрөнгөө хөгжил рүү бол орж ил байна л да. Хамгийн гол нь тэр эдийн засгийн төлөөд ирэх юм бол тэр тухайн нийгэмд чинь тэр буугаа авчна. Хүмүүсийн оролцоо нэмэгдээд байх юм бол хүмүүсийн чинь амьдралдаа тэмцэлэн амьдралын төлөө хүн чанар энэ улсаа хөгжүүлээд өгдөг байхгүй. Ийм богинохон хугацаанд олгогддог тий маш богинохон хугацаанд олгогддог ийм өндөр хүүтэй зээлтэй санхүүгийн системтэй улсад чөлөөт эдийн засаг масаг одоо хөгжих тухай ойлголт байхгүй. Энэ Монгол улсын шиг ийм санхүүгийн систем дэлхийд ертөнд байсан 100 гаруй жилийн өмнө. Дэлхийд даяар өнөөдөр санхүүгийн систем бол ер нь бол хөрөнгө оруулалтынхаа гол суурь нь болоод явдаг байхгүй. Тэгээд одоо Монголд ч нь бол энэ босоо пирамид хэлбэрийн санхүүгийн систем яваад байгаа шүү дээ. Энийг бол дахин байсан нэг хилээд байгаа тийм. Энэ босоо пирамидын системийн оргил дээр нь банкуд нь орчдөг байхгүй. Энэ одоо дэлхийн ертөнцид бол юм уруу байна. Банк санхүү бол ингээд гол үйлчлэгээний байгууллагын ажлыг хийж байна. Тэр дээдлийнхэн энэ пирамидын оргил дээр нь одоо нэг өргөн хэлбэрт нь юу болж байгаа гэхээр хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгийн биржүүд, нийгмийн даатгалын сангууд энэ төрөнд ордог. Тэгж явж байгаа улс бол нээлттэй зах зээл рүү өсөв ордог. Тийм л байх ёстой. Тэгээ санаандгүй үнийг ингээд
хумайд санаангундгүй ингээд энийг ийм байдалд авчиж байгаа зүйл ерөөсөө огтоос биш байхгүй. Нөгөө нэг эрх мэдлийг төвлөрүүлж дарангуулыг бий болгодог энэ үндсэн юм нэг гэж байна. Тэгээд энэ дарангуул эрх мэдэл төвлөрөх тусам авилгал хэл хахуул улам л нэмэгдэнэ. Ерөөсөө хомигдно гэсэн ойлголт байхгүй. Улам нэмэгдэнэ. Тэгээд төр бол хэзээ ч өөрөө өөрийгөө тийм хянж мянаад засаа сайжруулдаг тийм институт зүйл ерөөсөө огтоос биш. Тийм ажил хийж чаддаг ч юу. Иргэний хяналтын нийгэмд үүсэх ёстой, гарах ёстой, заавал ишээ явах ёстой, иргэний боловсролын асуудлуудыг шийдэх ёстой. Хүсэгүүд. Тэгээд засаглалын хэлбэрийг устгаж байгаа хамгийн том юм бол түүний миний одоо энэ хороо хоорондор явж байгаа асуудал шүү дээ. За энэ манай энэ эцсийн оршин суугч гээд асуусан байна л да. Үндсэн хуулийг хорооноос санал асуудал зохион байгуулж нэмэлт өөрчлөлт оруулж байсан шүү дээ гэж. Аялагын сантай хичнээн ус байдаг юм бол хөрөнгийн биржин уг нь илүү баймаар байна. Хорооны асуудлууд илэрэнгүй байна. За тэр хорооны асуудал чинь бол нөгөө юу байхгүй. Одоо Улаанбаатар чинь бол орон нутгчтай бас. Нийслэл бол өөрөө орон нутг байхгүй. Тэр хөдөө орон нутг сум тэр чинь бас орон нутг байхгүй. Тэгэхээр энэ орон нутгт дээр ингээд би даасан байдлыг ингээд Монгол улс бол унитарны улсаа энэ зүг нэгдсэн нэгдмэл улс тий. Тэгэхээр энэ улсын гол бодлого тодорхойлогддог ингээд суурь хуулиуд маань нэг л хуулиар явна. Нэг үндсэн хуулиар явна. Тэгээ хөрөнгө оруулалт мөрөлтөй холбоотой татвар санхүүтэй холбоотой ч гэдэм иргэний болон эрүүгийн болон эсвэл тэр газар мандрын асуудалтай холбоотой бүх хуулиуд бол ингээд ерөнхий хуулиудад нэгдмэлээр явдаг. Тэгэхдээ орон нутгад нь эрх мэдлийн бүгнүүд чинь одоо юу яриад байна гэхээр тэд нар өөрсдөө засаглах дотоод асуудлуудаа шийдэх боломжуудын тухай яриад байгаа байхгүй. Тэр тодорхой түвшний татваруудаа ярьж ээж хөрөнгө оруулалтаа шийдэж чаддаг. За тэгэнгүүтээ өөрийнхөө удирдах ёсон гэдэг нь болохоор чинь тий мэдээж одоо энэ иргэний нийтийн хурлууданд гарч ирнэ. Тэгээд бага сум дүүг хороодын засаг даргууд нь ингээд гарч ирнэ. Тэр хүмүүс загшин зарцуулах хэрэгтэй болох тухай асуудал. Ойлголт нь. Одоо бол тийм ирэхгүй болно шүү дээ. Бүгднийг Улаанбаатараас шийдэж шүү дээ. Бүх төсвүүд. Хэрвээ тэр эрх нь орон нутгад очиж бол за бидний сургуулаад ингэж сайжруулъя. Багш нарын цалинг ингэж нэмэгдүүлээ. Эмнэлгээ ингэж сайжруулж. Манай эмнэлэгт одоо ийм чанартай болох хэрэгтэй байна. Манай эмч маань бол ийм сургалтанд хамрагдаад эсвэл ийм чадвартай байх хэрэгтэй байна. Цалин хангамжны байх юм байна. Тэнцний асуудал шийдэх байхгүй. Нэгсэндээ эрүүл мэндийн салбарт тэр орон нутгч өөрсдөө өрсөлдөж сайжирч гарч ирэх тухай ойлголт. Боловсролын салбарт бас өрсөлдөж гарч ирэх тухай ойлголт байхгүй. Тэгээд одоо гэрэл чийдэнгээ ингэж сайжруулъя. Өөрсдөнд мөнгө нь байгаа даа шүү дээ. Улаанбаатараас төсвөөсний хэн нэгэн даргаыг харахгүйгээр асуудлаа шийдэж эхэлж байгаа. За бидний одоо ингэж энэ жилийн эх жилийн бол одоо бидний хөрөнгө оруулалтын хэмжээ энэ байна. Хөрөнгө оруулалт гэдэг маань бол одоо тэр өөрсдийнхөө бүрдүүлж байгаа хөрөнгөний яриад байгаа. За бид нар энэ хөрөнгөөр одоо ийм ажлууд хийж чаднаа гэдэг. Ийм бололцоотой байна гэдэг. Тэгээ бүх асуудлуудаа яриад эхлэхлээр нөгөө иргэд чинь тэндээ илүү сонирхолтой болж эхэлж байгаа. За тэгээд тэр цагдаагийн дарга ч юм уу шүүх прокурор одоо ер нь бол иргэний хэргийн асуудлуудаа эрүүгийн биш хэрэгүүдийг бол шүүхүүд нь бол голдуу сонгуулаар гарч ирдэг. Дэлхийн ихэнх одоо нэг арчлал өгч байгаа улсууд сонгогддог байхгүй. Цагдаагийн дарга ус сонгогдно гэсэн үг. Одоо манайх болохоор ч томилоод байна шүү дээ. Томилсон цагдаагийн байгууллагын даргууд цагдаагийнхын дарагтаа л үйлчлэнэ. Эсвэл тэр дээд өдөр ташигтныхын байгууллагатаа л үйлчлэнэ. Гэтэл цагдаагийн байгууллагч өнөөдөр засгийн газрын дэргэдэх байгууллага агентлаг шүү дээ. Тэ? Прокурор засгийн газрын дэргэдэх, авилгатаа тэмцэх газар засгийн газрын дэргэдэх. Тэгэнгүүт энэ гүйцэтгэх засаглал маань бүх мөнгийг захин зарцуулах хэрэгтэй газар. Тэгээд авилгалыг тэр их мэдэлтэй газар л хийгээд буцаад өөрөөгөө хянах гинэ. Тийм байдаггүй. Энэ баг хороо дүүрэг сум амьдарч байгаа иргэн бол өөрийнхөө шууд удирдлагыг бол хянаад чаддаг байхгүй. Шууд яг нь өөрийнхөө оролцоогоор тэр нэг ашиг сонирхол бий болоод ирэхлээр тийм иргэний оролцоог тэгж нэмэгдүүлдэг. Тэгжээж их хүмүүс өөрөө өөрсөлдөх чадвараас ажиг. Одоо жишээ нь суманд жишээ нь ингэ штэ. За иргэдийнхээ хурлуудыг нэг тоглож байгаа дуудаад хуралдахлаар иргэд чи өөрсдөө бүгд хурж ирдэг болох байхгүй. Их мэдэлтэй болчихлоо тийм. За хэдүүлээ
ийшээгээ бичээрээ тавиа. Ийшээгээ хадлагаа тавиа. Хадлагаа ингэж түрээслээ. Тэр хадлагын маань ингээ ашиглагч байгаа компаниуд нь тий дотоодынх нь нөө эсвэл гаднаас ирж ажиллана. За ийм юм байдлаар ингэ шийдээ. За уулуурхай юм асуудлууд байна тий. Ингээд яаман дээр ийм талбайнууд байдаг юм байна. Манай нутагт уулуурхай байдаг юм байна. За тэгэхээр энэ уулуурхайгаа ашиглахгүй юу? Ашиглавал юу яаж ашиглах вэ? Өөртөө хамтарч эхлэх байхгүй. Тэгэхээр хин нэгэн шантаад чи ирээд уулуурхай барихыг хонд энэ иргэний нийтийн оролцоо чинь хөгжөөд ирсэн улсууд нөгөө шантаач сүмд ч хөгөө өвчсөн. Гэхдээ энэ манад ашигтай та нар зайл бид нар хуулиндаа явж байгаа. Бид нар асуудал өөрсдөө шийдэж байгаа тийм. Нөгөө уулуурхайг хордог биш дэмждэг болох байхгүй. Хамгаалт хамтрах тухай ойлголт чинь. Тэгэхээр энэ нөгөө орон нутгийн бие даасан байдлаас зөвхөн уулуурхайч биш тэгтэл газар тариалан марилан бусад жижиг дунд бизнесүүдээ ингэнэ. Тэгээд тухайн аймаг сумд бол шүү дээ тий өөрөө өөрсдөө авч явах тухай асуудал байхгүй. Одоо тэгээд энэ хөгжөөд ирэх юм бол энэ сумдууд чинь дийлэнх нь өөрсдөө аваа явах чадвартай болчихно шүү дээ. Тэгэхээр нөгөө иргэд илүү их шинийг эргэлхийж санаачилж өсөж дэвжих тийм хүсэл тэмүүлэл нэмэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм зүйл рүү явдаг зүйлийг бол энэ иргэний нийгэм гэж нэрлэдэг байгаа. Иргэндээ үйлчилдэг, иргэндээ боломжийг олгодог, сурах, мэдэх, эсвэл хөгжих, бизнес эрхлэх тийм бүх төрлийн боломжийн асуудлыг ярьж шүү дээ. Бид ийм нийгмийн зөв тогтолцоо маань устгагдж байгааг нүдэрээ хараад суугаад байгаа маа. Тэгвэл дийлэнх ингээд хүмүүс маань ингээд ёроолд очичихъя тэгээд нэг бүгдээрээ ойлгох гэж яриад байгаа. Үгүй ёроол байдаггүй маа. Найзуудаа энэ дараагийн 70 жилийн чинь дарангуул гэх юм. Тэнд ёроол байхгүй. Бид нар ёроолд нь ирсэн байгаа. 2 жилийн өмнө би одоо засгийн газрыг огцруулах гэдэг, оюун эрдэнэийг огцруулах гэж чагсаал хийдэг байсан. Хийж байсан одоо хүмүүс санджлаг баг. 20 оног хэдэн стейшн дээр Чимбахтайгаа тэгээ эрхчлөөнийхэн залуучуудтай нийлээд бид нар чинь нийлээд явж исэн. Одоо ч нийлээд явж байгаа. Тэгэхэд бидний нөгөө нэг засгийн газрыг огцруулах гэж ярьж исэн үндслийг одоо ингэж эргээд хараа. Энэ эдийн засгийн эсрэг гэмтэргүүд хийгээд байна. Асар их хэмжээний эдийн засгийн эсрэг гэмтэрэг. Тэр гэмтэргийн хоригч нь Монгол улс болно шүү. Монгол улсын эдийн засгийг хорлуулж байна шүү гэж ярьдсан байхгүй. Тэр үед. Тэр маш олон төрлийн хулгаануудын асуудлыг ярьж байсан. Ийм хийгээд байхлаар нийгмээ ингээ устгаад нийгмээ хорлоод идэх юм аа. Наад хулгай дээр чинь улам нэмэгдээд идэх юм аа гэдэг тухай ярьж байсан. Тийм болохоор энэ засгийн газрыг огцрооч гэж хэлсэн байхгүй. Одоо би ингээ талбай дээр очиод байгаа чинь бид хүсээгүй эдийн засгийн аюул тум цогцолтонд орж байгаа. Монгол улс орно. Ер нь орох нь бол баталгаатай ураг тийш явж байна. Энэ цогцолтыг одоо яаж давж гарах вэ? Эсвэл яаж арайд баг хохиролтой авах вэ гэдэг асуудал чинь өөр тийшээ орсон байгаа. Бидний ярьдаг ярианы сэдв өөрчлөгдсөн байгаа байхгүй. Удахгүй бид нар энэ дарангуулдаа тасн амьдрах тухай очиж эхэлнэ шүү дээ. Наад нөгөө нэг төрийн албан хаагчдаар дамжиж явж байгаа тэр баг хороо дүүргийг чинь дарга нартай хийж байгаа гэрээгээ дамжаад таныг хянж эхэлнэ. Иргэн болгоно хянана. Энэ хяналтын системийг бий болгодог эдгэрт бүхэлдээ механизм байгаа. Багийн хорооно чинь доор одоо янз янзын эргүүлүүд гарцсан айл хэдийн тэр цалин хөлсөд болсон ба. За тэгээд тэр хэсгийн ахлагч гэдэг нь үүдэн гаргацсан ба. Энэ болгон чинь дамжаад тэгээд эцсийн бүлэгтээ иргэн таныг юу хийж байгаа, юунд юу ярьж байгаа, хааш яаж амьдарч байгаа, яаж амьдрах чинь хяндаг энэ тогтолцоо иж бүрнээр гарч дуусгаж байна. За тэгээд нэг ийм зүйлийг ярих гад яасан тэгээд олон хүмүүс миний доор чартан дээр бичээдсэн учраас би өнөөдөр лайв хий гэж бодоод ингэ хийсэн юм шүү. Тэгээд хамгийн гол тэгээд лайвын өгч байгаа мэдээлэл өгч байгаа зорилго маань бид нар нийгмийн ус гулаад байгаа байхгүй юу? Нэг л ойлго. Хэрвээ яг одоо энэ одоо арчил гэдэг демокраси гэдэг энэ иргэний нийгэм бодтой хөгжиж ирэх юм бол тэр нийгэмд чинь харин жинкнээс авилгачин албан тушаалын гэмт хэрэгтэн эрх мэдэлтэй дарга нар хөнгөтчдөг байхгүй. Тэр нийгэм чи өөрөө тийм эрүүлжих тийм зам руу ордог байхгүй.
За. Тэгээд яг цөөхөн мөөхөн нэг чухал биш ээ. Яг нэг ч гэсэн хүн сонсож байгаа юм бол чухал байдیں۔ Ярилцах. Тэгээ бид нар ч одоо нөгөө хэрүүл мөрүүл нөгөө мөнгө хүртний галзуур малзуур гэдэг солиотой юмнууд нь үзэх дуртай шүү дээ. Эсвэл тэр нэг бас нэг өөр нэг сэтгэл мэдрэлийн өвчтөй хүмүүсийн юмнууд их үздэг. Яг хоо тэрийг би буруутгах байгаа юм биш. Юу үзэх нь одоо тухайн хүний асуудал. Гэтэ яг хоо бид нар эрүүл нийгмийн тухай хоорондоо ярилцдаг. Тэр сэдвэрээ илүү мэтгэлцдэг. Тийм л болоосоо гэж би бас боддог, мөрөөддөг. За тэгээд өнөөдрийнх нь лайв дуусгая да. Эрүүл нийгмийн төлөө урьдчилахын төлөө явахгүй боллоо.